Нэлээд хэлбэршүүлсэн айтайх юмнууд орж иж байгаа баяртай байгаа. Хэд хэд асуулт байна. Мэргэжлийн холбоотууд тодорхой хэмжээний зөвшөөрлүүдийг олгож эхэлсэн. Мэргэжлийн холбоотууд дээр олгож байгаа зөвшөөрлийг хэрхэн хэлбэршүүлж байгаа вэ? Энд ямар нэг хүндрэл нөхцөлтэй байдал байгаа юу? Судалгаа шинжилгээ хийсэн үү гэдгийг нэгдүгээрт асуумаар байна. Хоёрдугаарт зөвшөөрөл олгох хугацаатай холбоотой асуудлууд байгаа. Зөвшөөрөл олгохдоо тодорхой хугацааг заавал зааж өгдөг. Тэр хоног хүртэл гэж. Төрийн байгууллагууд бол дийлэнхдээ тухайн хоногийн эцсийн хугацаа хүртэл хүлээлгэж хагаад нэгтлэх нэрийн дор бараг эцэст нь тулгчийн зөвшөөрлийг олгож байгаа. Энэ бол нэг талдаа зөвшөөрлийг хэлбэрчилж байгаа мэт болгож захимжуулж байгаа хэлбэр явж байгаа боловч нөгөө талдаа хугацаагаар хэсан богдуулах, өрсөлдөөнд шудраг усаар нөлөөлөх ийм нөхцөл байдал бол бас байдаг. Энэ бол төрийн байгууллагууд төр байдаг зүйл. Энийг хэрхэн шийдвэрлэх боломжууд байгаа вэ гэдгийг асуух гэсэн. Гуравдугаарт иргэдийг төөрөгдүүлж байгаа асуудлууд байна. Ялангуяа бизнес эрхлэгчдийг. Би байгаль орчин аялал жуулчлалын сайдаар ажиллаж байхад манай учрал их хурлын дарга маань цахим хөгжлийн сайдаар ажиллаж байсан. Тэр үед бол бүх мэдээллийг захимжуулах хэлбэрийн хүрээнд зөвшөөрлийг бүгдийг цахим хэлбэр шилжүүлж ирсэн. Одоо сая Батбаатар сайд очиод дөнгөж сая захимжуулж байгаа юм шиг мэдээлэл дахиад тавиад эхэлчихлээ. Тэгээ энэ аль 2023 онд 22 онд захимжсан байсан зүйлсүүдийг ингээд сайднаар дураараа очиод дахин захимжуулж байгаа хэлбэрээр төөрөгдлүүд үүсгэж болд юм уу? Энийг ер нь энэ төрийн захиргаан дээр ажиллаж байгаа төр өндөр дэд албан тушаалтнуудтай холбоотой асуудал дээр нь яаж шийдвэрлэх ёстой юм бэ? Дараагийн асуулт тусгай хамгаалалтаа газар нутгийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай дагалдаж орж ирж байна. Тусгай хамгаалалтаа газар нутгийн талаарх бодлого зохицуулалт менежментийг сайжруулах, тусгай хамгаалалтаа газар нутагт газар ашиглах зөвшөөрлөлтөй холбоотой мэргэжлийн санал зөвлөмж, дүгнэлт гаргах үүрэг бүхий төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн дүрмийг батлах гэдэг юм заалт байна. Энэ ямар утга учиртай заалт вэ гэдгийг асуух гэсэн. Тусгай хамгаалалтаа газар нутгийн тухай хуулиарч тэр төрийн захиргааны төв байгууллага нь өөрөө ажиллаж байгаа. Дээрээс нь тусгай хамгаалалтаа газар нутгийн захиргаа ажиллаж байгаа. Тухайн захиргаанаас бол тодорхой хэмжээний мэргэжлийн дагуу арга хэмжээг аваад явдаг. Гэтэл дахиад төрийн захиргааны байгууллагын дэргэдэх орон тооны бос мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн дүрмийг батлах гэж оруулж ирж байгаа нь яг ямар учир зүгээр оруулж ирж байгаа заалт вэ гэдгийг асуух гэсэн. Баярлалаа. За хууль санаа сурчлагч Нямос Нямосрын учрал дарга. За энэ тухайн үе засгийн газраас зөвшөөрлийн хуулийг өргөн мэдүүлээд манай Хас суурин гаавын гишүүн ажлын хэсгийг нь ахлаад тэгээ их хурлаар батлуулсан юм бил. Тэгээ нийтдээ тухайн үед Бямцог сайд бас батлуулсан юм байна. Ажлын хэсэгт ажилласан. За ингээд 360 болсон юм байлээ. За сайн зоригоос байсан юм. За яг хөө тэгээд Монгол төрийн төлөөд хэн ажиллах нь яг хөө. Тийм биз. Тэгээд 360 болсон зөвшөөрөл чинь түүнээс хойш дахиад 20-оор нэмэгчлээ. Тэгээд дөрөв хэлснээр нөгөө гэрчлэгээ магадлалын итгэмжилгээд янз бүрийн нэрээр зүсөө хуургаад нэмэгдээ ороод ирлээ. Тэгээд биднэрт нэг юм арга зам ингээд илэрхийлд нэг юм бүртгэл гэж нэрлэжээл зөвшөөрөл шиг бүртгэлтэй. Нэг ийм олон хэлбэрээр ингээд яваад байхаар бүртгэл магадлалын итгэмжил сертификат гэрчлэгээний чинь тоо 1000 гарчхаар зөвшөөрөл буусны ач холбогдол гарахгүй байгаа юм л та. За тэгээ энэ удаа бол мэдэгдэл гэж юу юм бэ гэдгийг тухайн алан хуульчилж байгаа. Шууд тэр худалдаа үйлчилгээний чиглэлийн үйл ажиллагаануудыг бол хаана ямар газар, ямар байршилтай, ямар үйл ажиллагаа явуулахаа мэдэгдэж байна. Мэдэгдэж байгаагийн шаардлага бол дараа нөгөө хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй гэж зүйлүүд дээр төр хяналтаа тавиад иргэдийнхээ ахуй байдал дээр хяналтаа тавиа явах шаардлагатай. Зүгээр энгийн зөвшөөрөл гэж байдаг. Энгийн зөвшөөрөл рүү бол тусгай зөвшөөрлөөс олон энгийн зөвшөөрөл шилжүүлж байна. Яагаад энгийн зөвшөөрөл рүү шилжүүлж байна гэхээр энгийн зөвшөөрөл бол 22 хоног дотор төрийн байгууллага тэр зөвшөөрлийг олгосноо эргэж хариу мэдэгдээгүй бол шууд эхэлнэ гэдэг ийм зөвшөөрлийн хуулийн зарчим байна. Хариу өгөхгүй бол шууд ажиллаа эхэлнэ. Тэгэхээр энэ хуулиар бид нэр энгийн зөвшөөрлийн тоог нэмэгдүүлж байна. Дээрээс нь нийт 120 энгийн зөвшөөрөл 30 мэдэгдлийг хуульчлаад энийг мэргэжлийн холбоодууд руу шилжүүлэх эрх зүйн орчин нээж байна.
Ингээд ерөн зах зээлд төрийн оролцоог бууруулах зорилготой ийм хууль болж байгаа. Төсвийн үрээс тэгж батлагдсан шүү дээ. Тэгэхээр энэ зөвшөөрлийн хууль гарснараа болвол хөдлийн, ажлын, хөдөлмөр эрхлэлийн амьдралаа авч явъя гэсэн хэн болгон чөлөөтөө амьдрах боломжийг л чөлөөлж өгч байгаа. Жишээ нь өчигдөр өнөөдөр бид нар энэ сэргээгт хэрчим хүмүүстэй тогтоол батлалаа шүү дээ. Тэгэхээр нарны панел тавиад төвийн дулаанд өгөө гэд тэндээс орлого олё гэхээр дахиад зөвшөөрөл их нь. Тэр 10 гаруй бичвэр баримт чи хэн бүрдүүл явах юм бэ? Дээрээс нь өнгөрсөн хугацаанд сая Батэрдэн сайд хэлсэн тэр цахимын сайд байх үеэс ахуулаад бид нэр цахимжуулах ажлыг хийсэн. Одоо нийт 122 зөвшөөрлийг бүрэн цахимжуул дууссан. Энийг яамдууд хэрэглэх л ёстой. Энгүүл хүн оролцохгүй байхгүй. Тухайн үед игээ дууссан. Одоо хэрэглэх л хэрэгтэй. За. Хосно. Тодорлох юм. За, гав их сайд. За, ер нь мэргэжлийн холбоотой асуулаа. Тэгээд энэ бол 2022 онд бол эрхийг нээж өгсөн. Яг жагсаалтан дээр бол ер нь тусгай зөвшөөрлийн нэр за хэн олох уу гэдэг нь орцсон байна. Одоо эрх бүхий байгууллагууд нь л орцсон байна. Гэхдээ эрх бүхий байгууллага нь гэрээгээр аль нэг мэргэжлийн холбоод шилжүүлж өгөх асуудал нь нээлттэй болсон байна. За одоо барилгын асцаац бол одоо барилгын холбоотой зөвшөөрлөд өгдөг. Гэхдээ яагаад шууд тэр асцаацт нь өгдөггүй шалтгаан нь юу вэ гэхээр бас тодорхой хэмжээд эн чинь бас циклээрээ солигддог явдаг байх хэрэгтэй. Тэгвэл зарим манай мэргэжлийн холбоотой бол бас хүн сурал гарах асуудлууд бас гарсан. Яг одоо ингээд хянал шалгалт хийгээд явж байгаа. Тийм учраас яг тэр салбарын яам дээр нь зөвшөөрлөнд олгох эрхийг өгөөд тэгээ яам нь мэргэжлийн холбоогоор хийх үү, аль мэргэжлийн холбоогоор хийх үү гэдэг нь бол эрхийг нээгээд өгсөн баг гэсэн. За, Батэрдэн гишүүн тодруулъя. Тэгэхээр нэг аж ахуй нэгжүүдийнхаа үйл ажиллагаа, иргэдийнхаа бизнес эрхлэх боломж сайжруулж өгснээр эдийн засгийн эргэлт сайжирна л да. Мэргэжлийн холбоотууд төрөөс илүү одоо хялбар, хөнгөн, хүн сурталгүй байна гэж бодоод тодорхой зөвшөөрлүүдийг мэргэжлийн холбоотоор дамжуулж олгодог ийм тогтолцоороо шилжсэн зүг гэж бодож байгаа. Гэхдээ эргээд харахаар зарим тохиолдолд зарим мэргэжлийн холбоотууд маань өөрсдөө төрөөс илүү хүнд сурталтай болсон байна. Энийг бизнес эрхлэгчид аж ахуй нэгжүүд бас дурдж байгаа. Тийм учраас цаашдаа олгож байгаа энэ зөвшөөрлүүд маань илүү хялбарших ёстой гэдэгтэр санал хэлнэ. Мэдээж стандартаа барих ёстой. Хувийн хвшлэр байлуулах одоо эрхийг шилжүүлэх ёстой. Гэхдээ хариуцлагагүй хандж байгаа мэргэжлийн холбоотууд дээр бас тодорхой хэмжээний хариуцлагын арга хэмжээг авч явах нь зүйтэй болов уу гэж бодож байна. За.